Аймгийн онцгой комиссаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эрчим хүчний 5 байгууллагын 60 орчим, за нийт аж ахуйн уршигны газрын 20 орчим ажил албаагч 7 хоногт гаргасан байрын дагуу өдөр бүр нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны байрны орц, зойрын давхар хорооллын дунд хогийн сав, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтлийг хийж байна. Ариутгал хийж байгаа холбоотой сууд өмшигчдийн холбоод бол нийт орон сууцны орцыг цэвэрлэх, за мөн подолын давхрын ариутгалыг бол бас давхар хийгээ явж байгаа. За энэ ариутгалын ажлыг бол одоо гарах зардлыг эрчим хүчний 5 байгууллага бол өөрсдийн зарлаар гаргаж байгаа. За сууд өмшигчдийн холбоотод бол одоо ариутгалын бодисоор хангаж, за ариутгалын ажлыг бол хийгээд тогтмол явж байна. Тухайлбал Дархан суу компани гамшигаас хамгаалах мэрэгжлийн анги бүлэг Дархан сумын 11-р багийн 13-р хороолол, 8-р багийн 17-р хороолол болон өргөө багийн өнгөт хорооллын нийт 47 орон сууцны 123 орц хонгилд ариутгал халдваргүйтэл хийсэн юм а. Ерөнхийдөө бол одоо энэ 4 дахь удаа халдваргүйтгэлийн ажилд гарч байна. Нэг удаагийн халдваргүйтгэлдээ 47 байрны 123 орцонд халдваргүйтгэлийн ажлыг хийж байна. Нэг удаагийн гаралтандаа бид нар бол 7 хүний өөрлөлтгөнтэй гарч ажиллаж байгаа. Жавлын нөлөөлтийн холоор гээд цаанаасаа мэрэгжлийн хэлтэй газраас зөвшөөрсөн одоо бодисоор бид нар халдваргүйжүүлж байгаа 0.3%-аар бодож ерөөдөө бол халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Захирагчийн албанаас ковидын халдварын тархалт өндөр байгаа багийн байр орон сууцны мэдээллийг харьяа баг болон суус өмшигчдийн холбооноос навч мэрэгжлийн ангиудад чиглэлгүй ажиллаж байгаа юм байна.